За, ерөнхийдөө манай баярмаа одоо маш эмзэг байгаа. Маш их сэтгэл готролд орж байгаа. Сэтгэл санаа нь тавгүй байгаа. Ийм нөхцөлд бид нэг андыга одоо манай ширээний найз штэ. Хажуу ширээний. Тэгэхээр бид нэг андыга ингэж амар гомдоод сэтгэл зүрх нь эмзэглсэн байж хаад бид өнөөдөр чуулганы хуралд ангид байж болохгүй. Нэг үхрийн ивэр дөрөх юм бол мянган үхрийн ивэр дөргөн. Нэг хүн гомдох юм бол бид бөөнөр гомдох хэрэгтэй. Баярмагаас болоод бусдаас нь уучлалт гуйж бид хуралдаа сууна. За тэгэхээр чуулганы хуралдаанд суух байгаа гişүүдээ ямар арга хэмжээ авдаг вэ? Та хэд болохоор 20 гаруй сая төгрөгийн цалинтай ажилладаг тийм ээ. Одоо хэдэн төгрөг асуулах уу? Ямар арга хэмжээ авдаг юм бол ер нь чуулганы хуралдаанд? Мэдгүй. Одоо хасал та. Чуулганы хуралдаанд суухгүй нэгээр хасгал дээ. Юу үгсэн тэр 20 сая гинөө. 20 саяас одоо хэдэн хасагдах вэ? Би тэр цалин харж амьдрах. Цаана улс их орны ажил шалгардаад одоо байгаа тийм ээ. Мэдгүй баярмаагийн сэтгэл одоо тайтгарч иж улс их орны ажил цаашаа явна. Ерөнхийдөө бол эмэгтэй хүнийг аргадах амар амархан байхгүй юу? Бид нар чи өчөөхөн штэ. Бид нар нэр нэг их юм хардаггүй байхгүй юу? Тийм биз дээ. Алгын чиний эмэгтэй хүнийг алган дээрээ бөмбөрүүлж чадахгүй байх уу? Тийм биз дээ. За адгийн наацх нь ганц нэг шоколадны булан өччих. Тэ? Адгийн наацх нь нэг сарнаа бариад ирэлтэй. Тэгэл уурчилж штэ манай баярмаа маань. Тэгэл сэтгэл санаагийн засаал ингэчгэл юм бол бид нар сайхан тайтгараал улс их орны ажил цаашаа явчихна шүү дээ. Гондол тайлах бол амархан байхгүй юу? Ганц эмхтэй өвгсөн юу юм бэ? Тийм биз дээ. Амархан шүү дээ. Ханилж яваа хана, унж яваа морио гэдэг үг байдаг Монгол ардын зүр цэцэн үгэнд. Тийм ээ. Би хажуу ширээнийхээ андыг гомдсон байж ихад өнөөдөр чуулганы хуралдаа Монгол улсын ирээдүйн хойч гэд явж их надад тийм хүн чанар байхгүй. Бид нар гомдож байна. За ойлголоо. Ер нь баярмаагаас уучлалт гуйчхад амархан штэ ганц сарнаа барайл ирэхэд болооч.